За камера авчид. Hello, сайн байна уу? За би блог эхлүүлж байна. Өнөөдөр би та бүхэнд дууга унангаа ямар газараар би ингээд дугуй унж явдаггүй тэр талаараа ингээд гоё блог хийх гэж байна. Тэгээд сүүлийн үед ойрдоо блог хийгээгүй удсан байна. Ч юу болохыг харъя. Тэгээд бичлэгтэй минь хамт байгаарай. Тэгээд удахгүй гоё блог хийн гэж бодож байна. Та бүхэн subscribe дараарай. Гадаа цаг агаар ямар байгааг харцгаая бүгдээрээ. Wow, nice. Гоё юм биш үү? Энэ өдөр дугуй унахгүй бол та алтас болох юм шүү. Каска зүүж байгаарай. Цагаа зүүсэн. Гушаа. За ингээд юугаа хэмжиж эхлэе. Үсэн дээр цаган дээр нэг тохируулаад after cycle гэдэг ингээд дарангуут шууд ингээд эхэлчихдэг. За өнөөдөр чи нэлээд халуун байна да. 20 градус гэсэн. За явцгаая бүгдээ. Туулаа харуулнаа. Тэр хаа. Тэр хаа. 3 хөөргөн туулаа явж идэв. Ямар хөрх юм бэ? Энд бол туулаанууд өстэй эрэх дураараа ингээл явж идэв шүү дээ. Энэ том туулаа гардаа. Миний явдаг гүүр энэ байна. За. Өдөртөө бас нэг газар зогсноо. Энэ гүүрэн дээр ирчээд ингээд түр амс хийж байна. Энэ модон дотор юу дугаараад байна. Нэг юм цай уудаг, кофе уудаг газар байгаа. Тэрийг та бүхэнд харуулъя. Би энэ газар бүр ирж сон гэж хажуугаар нь нэлээ хийгээд өнгөрч явсан. Тэгээ одоо цөмний дуугу хамгийн цаана байна. Ингээд хүмүүс дуугаа тавиад ингээд нуурын ирэх дээр ингээд сууж болдог. Хүмүүс хааны нэг үү. Тэнд чамж байна. За зарсан газар ирсэн. Ингээд сууж байна. Өстө гоё газар байна. За мөрөдлөө бэлдэлж байна. Энэ хүмүүс би айгуу сонир бах шүү. Гоё шүү гоё. Одоо ингээд дугуйтай би нөгөө зөндөө авч явдаг ер нь бол тэгээд нэг пауз хийх юм марцсан шүү дээ. Баян зөрдөг тэгээд хүмүүс ингээд айгуу олноороо амралтын өдөр сууж идэх байхгүй. Тэгээд би ер нь бол энд сууж үзье гэж боддог. Гэхдээ нөгөө жоохоо юу гэх ганцаардаад гэх юм уу ганцаараа болохоор нэг жоохоо айц төрөөд тэгээд суудаг байсан. Тэгээд одоо жоохоо айцсад орж байна. Тэгээд одоо бол хүмүүс айгуу цөөхөн байна. Чирсэн жоо. За ингээ хойно ингээ харж байна. Тэнд одоо юу юм? Энд гэхдээ нэг бүр айгуу гоё ингээд яг ингээд дугуй унжих зам давхуу ингээд дуугаа ингээд тавих газар тэгээд ингээд ийм гоё кофе уух тий. Энд гэхдээ нэг пивнүүд айгуу хүмүүс уудаг. Пив ч бараг л нэг усны үнэтэй шүү дээ. Тэгэхээр ингээд тэрийг ингээд айгуу уудаг. Би бол нөгөө алкогол хэрэглэхгүй. Нүдний шил авч. Шил авсан чи амар юу шүү дээ. Амар нартай байна. Би шал өөр харагч. Гоё. Вау. Тийм. Ямар гоё мэдрэмж вэ? Амар гоё. Бүр өчигдөр бүр өчтөр гарчлаа. Исэвч. Зайны хүмүүс ч надад хэлмэлээр яриад. Би ч одоо хэлхийн сайн мэдгүй. За тийм болохоор загас барьж ийн хүмүүс. Вау. Ажлын нэгдэх өдөр шүү дээ. Ингээд. За тэр загас барьж байгаа хүмүүс бол 40 гаруй насны хавцаа гэж магадгүй шинжтэй.
Ингээд одоо чинь ер нь тэгэл гэрээр ажил хийгээл ингээл чөлөө цагаа ингэж гой өнгөрүүлдэг цаг гэдэг ирсэн байна. За энд бол ерөнхийдөө нэлийн хөвшин талтай хүмүүс ингээд байгаа. Ингээл дугуй өмсгөлтэй дугуйгаа унаал. Ингэж enjoy дэж амьдарч штэ манайхаа. За дугуйгаа унаад цаашаа явцгаая. Яг энэ чимээгүй үед бол ингээд усны урсаас сонсохоор амар гоё сонсогдоод гоё байд гэсэн. Энэ болохоор ийм гоё газар байд юм аа. Одоо миний дугуйгаа ундаг газараа би танахт харуулъя гэсэн шүү дээ. Тэгээд цаашаагаа ингээд явах юм бол тэр юугаар яж. Тэгээ энтхийн замыг гоё гээд зассан байлээ. Тэгээ би та нарт хуучин амьдарч исэн байр маань одоо би өөрөө эргэж очиог байгаа. Тэгээд тэрийг ингээд харуулах гэж байгаа бас. Өөрөө за энэ хэсэг бол өстой баг кинон дээр гардаг шиг амар гоё тасархай газар. Энэ навчнууд нь ингээд яг ургацсан ингээд бүр нахаалцсан үед бүр гоё харагдаг. Дараа нь таах нарт би бүр ингээд гоё харуулнаа. Миний яг дугуй хундаг хэсэг бол ийм гоё байдаг. Үнэхээр кино шиг. Намар бол бүр бас тасархай харагддаг. Амар гоё. Энэ гэхдээ аягүй сонир байна надаа. Яг энэ баруун талаар өнгөрж байгаа моднуудын танах хартаа ногоон бооц. Зүүн талаар өнгөрж байгаа нь болохоор ийм цайвар. Аягүй сонир. Яаж байгаа юм бэ? Жохоо өсөд. Өсөд дэлгүүрт орж ирсэн юм байна. Өдөр нэлээд өнгөрцөн болохоор махын мэдэхгүй болохгүй. Тэгээд ийм борц гавлаа. Одоо нэг ийм шоколадрахгүй нэг яасан энерги өгч юм уу? Энэ хэмдэрсэн шүү дээ. Club card гэдэг энтхийн чинь нөгөө одоо энэ 25 гэж бас энэс 16 болсон. Тэгээд энтхийн нөгөө Tesco гэж байгаа юм. Tesco гэдэг. Энэ Club card-ыг нэмшүүлэх юм бол хямдардаг. Тэр юмны юм улс шаран гонд айгуу дууштай. За энэ бас хөөрхөн. Болохоор тик гараацтай. Жимстэй. Манготой амнастай гэнэ. За энэ нэг гоё. Шүүстэй юм шиг болж эндээс нэг юм аа. Начните просим карту блокад. Лашкастара сандрон. Nein. Азмын хараа нэр нь яа? Эвелиан надад. Эм. Сиэн ширхэг. Вот сюда клап картон сюда эндээс одоо картон төлөв. Шээ прямсгаачлаа. Одоо бол нэг 8 км явсан биш үү? Өстэй бүр. За дэлгүүр гэсэн чинь бүр ганцхан гэрчлээ. За одоо бүгдээрээ манай хөөчин байранд очиж тэгээ ямар шүү байна үзье. За манай хөөч байрыг бол бүр шинээр бүр нураагаад шинээр барьж байгаа гэсэн. Тэгээд удахгүй бид нар болохоор монголчуудаараа ингээд нэг ийм байранд одоо хамт байдаг. Одоо нийтийн байр хуу юм гэсэн үг байхгүй. Тэгээд өмнө байжсэн байрыг маань нураагаа шинээр барьсан гэсэн. Одоо тэрийг ерөөсөө би одоо жил гарны хугацаанд баг ингээд хараагүй байгаа. Тэгээд хамт харцгаая. Би бүр дугуйтаа эндээс өгсөд ирсэн гэж боддоо. Ийш ингээд ойр дэшиг ингэж өгсөг. Агуу танил гоё мэдрэмж байна. Энд бүр ойрд яваг болохоор. Хуучин байр дээрээ жил болсон байгаа. Тэгээд яг би өөрөө хараагүй байгаа. Тэгээд та нартай харъя гэж бодоод яг ямар болсон бол гэж бодох сонь санагч байна. Тэгээд за харцгаая. Тараа. Вау. Шал өөр бүр шинэ болчихгүй. Ямар гоё шинэ болсон юм бэ? Энд ийм шинэ юм бас болчихгүй.
Вау, тэр ажлын уулзалт интернетээр явагдаад улсландаа суунга юм айтчлээ. Тэгээд нуурын хэрэг дээр бүгдээр одоо очсон. Гон дээр бол би яг тэр нөгөө solo travel хийж ихта энэ дээр ирж байсан. Бараг цаашгүй. Тэс хаамжсахгүй. За ерөөсөө хүн арай багтаа газар юм байна. За энэ их чааш явж байна. Энэ ингээд мод бас ингээд юу ачих юм байна. Энэ тэгэхээр энэ нууран дээр амьд хөгжмийн фестивал өмнө болж исэн. Айгуу гоё. Ойр дэрэггүй бүр сонсон биш үү? Бараг их нутаг шиг юм уу хайшин тэ. Гэтэ их нутгийг мань бас яаж гүцэх вэ? Ер нь гүцэхгүй их нутагыг гүцэх орн гэж миний надад талаа байхгүй. Монгол их орн маань хамгийн гоё газар. Одоо энэ одоо цүнхэн доторх юмаа гаргаж ирж сайхан буу халнаа. Жаахан юм уух гад. Байж байна. Энэ хоёр төр ингээд амарч л байгаа юм шиг байна. Яг миний өдөөс хараад ингээд юм яриа сууж байна. Айгуу сонирхолтой үйл явдал шүү. Тэгээ өөр очих газар нэг суух газар байхгүй болохоор энэ дээрх нэлээ алхаад ядарсан юм шиг байна. Тэгээд хэсэг амарч агаад явах хаа. Нүдэн дээр юм яриад юм айдээ. Маугаа. Одоо шишгэ байж тээ. Одоо бид нуурын гэрх юмыг харуултаа. Юу паузлах юм битсэн шүү. Тийм шүү. За төлөө. Та нар энэ үзмжийг бүр хардаа. Одоо тэнд галуу ингээд явж байгаа үзмж харагдаж байна. Гоё газар байгаа сте. За болготой минь хамт байгаа та нарт баярлалаа. Энд гоё ингээ ургамал ургацсан байна. Дуу маань энд хөвтчихээн. Энэ хоёр жоохон уур амьсгал жоохон өвдөд шүү. Яг ганцаараа байх гэсэн чинь. Энэ стандар хэдэн жил ургасан болоо. Юу яриад байгаа юм бол тоо ойлгохгүй. Гоё үзэмжтэй байна. Декорацтай пимантын тарагдчих шүү дээ. Дууны малгай маань байна энд байна. Тийм селфиний гар маань байна. Уцсаа тогтоож ирээ хийдэг. Энд сандал байна. За намайг одоо авчирсан дуу маань энд бас амарч байна. Гифтчи ёо нурууга жоох амраа гэхгүй л нилээ дугуй унаад нуруу нилээ ачаалттай ажиллажлаа. Сая энд хүмүүс маань сууж байгаад яваад өглөө. За өнөөдрийн бичлэг хэд таалагдваа та нар тэгээд лайк тараад шеэр хийгээд сэтгэлдээ гоё комментоор бичээрэй. Тэгээд дараа нь бас блог хийнэ. Дугуйтаа аялал ч юм уу арай өөрс ер нь бол дугуйтайгаа ингэж блог хийх айгу гоё юм байна. Бас юм сонирхолтой. Тийм байд юм байна шүү.